Энэхүү кинонд эрвээхий очоод Анри Шаги гэх хүний бод түүхийг өгүүлэх юм. Энэхүү кино маань 1931 оны Парист болж буй үйл явдлаар эхлэх бөгөөд манай гол дүрийн залуу Пабион буюу эрвээхий очоод Анригийн хувьд гэмт бүлгэлтэй хамтардаг мэрэгжлийн хулгайч юм. Нэг өдөр тэрэ баячуудаас сулгаасан алмазаа авирч өгөхөөр үдэшлэг рүү очиход толгойлогч нь нэгэн залууг зодж байдаг. Анри өнөөх алмазаа гаргаж өгөн өөрийнхөө хувийг авах үед толгойлогч нь түүнийг худлаа яриаг үсгийг асуув. Хэрвээ алмазнаас авсан байвал саяны залуу шиг шийтгүүлэх болно гэдгийг анхааруулна. Мөнгөтэй болсон Анри үдэшлэг дээр зугаацах ба гэвч удалгүй боссын туслах Анриг найз бүсгүүдэд зориулж алмазнаас сулгаасныг нууцаар хардаг. Энэ хооронд Анри найз бүсгүүтэйгээ хотоор зугаацаж өглөө тэр хоёрыг сэрэх үед гэнт цагдаа нар орж ирэн түүний хүн амныг хэрэгээр баривчлах гэтэл Анри гайхан тэднийг андуурсан байна гэдэгч цагдаа өчтөр юу болсныг харин үг хэлүүлэх завдалгүй авч явна. Босс нь алмазнаас олж Анриг өөрөөс нь урвсан гэж үзэн өчтөрийн залууг алсан хэрэгэ түн тогсон байна. Ингээд хүн амныг хэрэгт гүтгэцэн тэрээр бүх насаараа хоригдох ял авдаг. Францын шүүх түүнийг Өмнөд Америкийн хойд хэсэгт байрлах чанга дэглэмтэй 20 ангид хуваарлах бөгөөд өдөр нь үзлэгийн үеэр Жулио Яриа өдөн нүдний шилтэй залууг лөөр хийж мөнгө угаасан хэрэгээр шоронд орсныг хэлэн түүнийг биедээ мөнгө нуусан байж магадгүй гэж бодож байлаа. Удалгүй үзлэгийн дараа хоригдлууд өндөр хамгаалтанд ор усан онгоц руу ажигдах ба тэднийг далайд гарах энэ үед Анри Луидега гэх өнөөх залуу руу очин бүх хоригдлууд түүнийг ажилж байгааг хэлэн тэднээс хамгаалж чадна гэхэд Луи тусламж хэрэггүй хэмээн салаас нь татгалздаг. Гэтэл тухайн оройн түүний хажууд унтж байсан залуу алуулан хоригдол хотоодонд нуусан мөнгийг зүсж авна. Үүнийг харсан Луи хоригдлуудыг юу ч хийхээс буцахгүйг ойлгон тэр Анриг бие хамгаалагчаар авч зүгтгт нь хэрэг болох мөнгө өгөхөр түүнтэй тохиролцдог. Шөнө дунд хоригдлуудыг амарч байх үеэр өнөөх хоригдол Луиг алах гэтэл Анри түүнтэй зодтолдож эхлэн тэр хоёр нуусан утгыг авах бөгөөд энэ мөчөд харилцагчид зодоныг болиулахаар тэдэн лүү халуун ус тасаж Анриг шийтгэхэр авч явна. Маргааш нь тэд түнд балга ус өгч хүлээсийн тайлан ингээд хэдэн өдөр далаагаар явсан хөлөг онгоц арал дээр газардаж хоригдлуудыг хөлгөөс бууж байх үед Жулио шоронгийн эмнэлэг твэтгэхээр өнөөх утгаар хөлөө зүсэж доош үсэрдэг. Харилцагчид түүнийг дамдуургаар авч явхад тэр Анри лөө ирмэн удалгүй хоригдлуудыг шоронгийн ашаараа ороход шоронгийн дарга тэдэнд хандан аслагдсан энэ арлаас өмнө нь хинч зугтж байгаагүй хэлэн зугтах гэж оролдвол шууд буудна гэдгийг харуулж хэрвээ азар буудуулгүй амьд үлдвэл гянтанд 2 жил 2 туудаага зугтах гэвэл 5 жил хоригдох шийтгэл авч цаашлаад харгалзагчийн амийг хөнөөвөл цаазаар авах болно гэдгийг тайлбарлана. Шоронгийн дарга хэлсэн энэ үгнээс олж ихэнх хоригдлууд зугт бодлоо толгоноос авч хайсан ч Анри тэргүүтээ цөөн хоригдлууд зугтаж чадна гэж бодож байлаа. Ингээд маргааш өглөө нь хоригдлууд буун дуугаар сэрхэн тэр Анри Луитэй хамт зугтахаар түүнийг ятгахад тэр эхнэр өмгөөлөгч хоёр нь хууль ёсоор гаргаж авах хүртэл түр хүлээхийг хүсэж өдөр нь хоригдлуудыг 2-2-ороо хуваагдан мод чулуу зөөх үед Луи нэгэнтээ муудалцаад амждаг. Дараах өдөр нь Луи чулуу зөөх үедээ уржидрийн гүйлгэж аргасан мөнгөө газар унгаан хайж эхлэх ба Анри харилцагчийг мэдхээс өмнө мөнгийг олж тэд буцаад ажлаа үргэлжлүүлнэ. Хоригдлуудыг хэсэг амс хийх хооронд Анри тэднээс өмнө арал дээр ирсэн Цэлэг их хоригдлоос зав хаанаас олж болохыг асуухад Шведтэй хоригдол мөнгө хаана нуусан хэмээн Луиг заал хийх гэж үздэг. Ажил дуусч хоригдлуудыг буцах замд биеийн үлэгчдийн сууж явсан машин шаварт суусан тул тэдэнтэй хамт явахаар болох бөгөөд Анри зуучлагч залууг 3 хоногийн дараа арлаас явах гэж байгааг мэдэн завэр эргэлүү хүрэхэд хэд болохыг асуудагч тэр хамгийн багадаа 4,000 франк өгөхөөс нааш хөдлөхгүй гэдгээ хэлнэ. Түүний хувьд харилцагчдад эмэгтэйчүүдийг зуужлахаар сард нэг удаа арал дээр ирдэг бөгөөд хэрвээ Анри яаж иж байгаад шоронгоос орж чадвал түүний завинд сууж энэ арлаас зугтах боломжтой юм. Оройн Анри Луиг хамгаалахаар өнөөх Шведтэй залуутай зодтолдогч тэдэнд алуулах төгсөн тул Луи хоригдлуудад алуулахаас өмнө эргэж уцалтгүйгээр энэ арлаас зугтахаар шийддэг. Гэвч маргааш нь тэднийг төлөвлөгөө боловсруулах гэтэл цочирдсан үйл явдал болох нь тэр Анригийн найз Жулио өчтөр зугтах үедээ 2 харгалзагчийн амийг хөнөөж цаазлуулах шийтгэл авчээ. Шоронгийн дарга хоригдлуудад хатуу сургамж өгөхөөр залууг тэдний нүдэн дээр цаазалснаар Луи дотроо айдас давтан Анри тэр хоёр даргын тушаалаар залуугийн цогцыг зөөхөр болно.
Тэр хоёр цогцыг буулахаар авч явах үед Луигийн цамц нь цуснд будагдан тэр айснасаа олж биед хүссэн тул харгалзагч Луиг бос хэмээн хэрцгээр зодж эхлэхэд Анри төвчлгүй чулуугаар толгойг хаг зөгтөг. Харгалзагчийг хөдлөхгүй байг харсан тэрээр түүнийг хөнөөснөө ойлгон тэндээс зүгтэх бөгөөд Анри ой дундуур гүйсээр гол руу өсөрдөгч тэд түүнийг хөөсөр байлаа. Ингээд арайгад зүгтсэн тэрээр өнөх зуучлагчийг олж уулзтал залуу түнд худлаа ирсэн байжээ. Тэр хоригдлуудыг барьж өгөн шоронгийн даргаас мөнгө авдаг нэгэн байж тааран удалгүй шоронгийн дарга Анриг азтай байна хэмээн өнөх цогцоо харгалзагч нь ухаалдсан байсан гэдгийг хэлснээр тэрээ цааслуулгүй Генданд 2 жил хоригдох шийтгэл авдаг. Түүнийг дотогш ороход бүдгхэн гэрэлтэй хүүтэн өрөө байх ба маргаашнаас нь Анри амь зуухтуудыг амтгүй шүлөөж хатам одоо орон дээр арай гэж унтаж амардагч ахлах нь уураа гаргахаар химхнүүдэн харгалзагчтай ярихыг хориглоно. Түүний хийж чадах зүйл нь өдөр хоног өнгөрөхийг хүлээх бөгөөд харин нэг өглөө Анриг сэрэх үед төсөөлөөгүй зүйл болгон тэр харгалзагчийн үлдээсэн хоолны савыг нээж үзтэл дотор нь коконат мөн цаасан дээр бичсэн захиа байх ба уг захиан дээр өнөөдрөөс эхэлж түнд өдөр бүр коконат өгөхөр болсноо бичиж ямар ч нэр байхгүй байг харсан Анри Луиг гэж таамаглан өөрт нь туслахаар хоол явуулсанд үгээр хэлхий аргагүй баяртай байлаа. Хоолтой осон тэрээр буцаад орох талаар бодож эхлэн Луигийн энэхүү сайхан сэтгэл түнд багч болов итгэл найдвар өгч өргөжлүүлэн амьдрах хүсэл төрүүлдэг. Анри орой бүр дасгал хийж 2 дахь удаага оргож чадна гэж найдаж байсан ч нэг өглөө шоронгийн дарга хоолыг шалгах үедээ дотор нь коконат нуусныг мэдэн тэр уурандаа харгалзагчийг зодож түүнийг буудхан тэр. Маргаашин шоронгийн дарга хин коконат явуулсныг хэлхий шаарддагч Анри найзгаа хамгаалахаар тэдэнд юу ч хэлдэггүй. Түүний энэ байдал шоронгийн даргын уурыг хүргэсэн тул харгалзагч нарт хоолыг багасгах үүрэг өгснөөр тэд Анрид маш бага хэмжээгээр хоол өгч байлаа. Хоолны дутагдал орсон тэрээр турж ицсэн хөдөлж чадхаа байх бөгөөд ингээд хэд хоногийн дараа шоронгийн дарга түнд махтай шүл авчран тусалсан хүний нэрийг хэлвэл хоолноос өгнө гэхэд Анри амиа бодон хоолноос идэж болох байсан ч тэр найзынхаа итгэлийг алдалгүй савтай хоолыг өөрт нь идүүлдэг. Гэтэл уурсан дарга өрөөнд нь ямар ч гэрэл оруулахгүй байхаар хаалх дээврийн битүүлснээр тэд түүнийг жинхэнэ утгаар нь тамлан зовооно. Ингээд тас харахгүй өрөөнд хит онсон тэрээр хийм харж эхэлдэг. Түүний сэтгцэд өөрчлөлт орсон тул тэрэл Луиг алиалагчийн дүрээр харан дараа нь гинтэн байгаа сэбийг онгойлгож байна гэж төсөөлөх бөгөөд тас харахгүй өрөөнд цаа хугацааны баримжаа алдан нэг л мэтгэхэд түүний шийтгэлийн хугацаа дуусч харгалзагчид түүнийг гиндагаас гаргадаг. Анри ясаа ирс болтлоо турсан тул харгалзагчид түүний шоронгийн эмнэлэг рүү авч явах үеэр Луи шинээр ирсэн хоригдлуудын нэрийг тэмдэглэж авна. Энэ 2 жилийн хугацаанд тэр мэдлэгээ ашиглан шоронгийн санхүү хариуцсан албанд томилогдсон бөгөөд Анригийн ачаар Луи шоронгийн даргын итгэлийг олж сулагдаа зогсохгүй шорон чөлөөтэй алхах боломжтой болжээ. Анриг амьд байгааг харсан тэрээр энэ байдалд оруулсандаа уучлалгүйж энд хоригдож байх үеэр нь эхнэр нь өмгөөлөгчтэй гэрэлсэн гэдгийг түүнд хэлнэ. Гэтэл үүнийг сонссон Анри надад нэг санаа байна гэд буцаад хэвийн байдалтай орох ба эхнэр нь өөр хүнтэй болж алдах зүйлгүй болсон Луи үгсэн чамаагүй гэж энэ удаад түүнтэй хамт орохоор шийдэн тэрэ бүтэнсээ өдөр шоронгийн дарга харгалзагч нарт кино үзүүлнэ гэдгийг олж мэдснээ хэлэн хэрвээ Андре Сели хоёртой яриул зай болох боломжтой гэд тэр хоёр төлөвлөгөө боловсруулдаг. Анриг ярилцаж дуусаад буцаад галзуу шиг жүжиглэх үед эмчнэр түүнд нойрсуулах юм уулгадагч тэрэ явсныхан дараа амнаас гарган өөртөө хадгалах бөгөөд тухайн оройн өвчтнүүдийн амрах үеэр Андриг ятгахаар зугтах төлөвлөгөө тайлбарлан харуулыг сатааруулах үүрэг өгнө. Маргаашин тэд харуулуудын нүднээс талд Селитэй уулзан загасчны нуусан завь руу очиж чадвал зугтах боломжтойг мэдэн Луи тохиролцооны дагуу замны мөнгөний өгч өрөөлөгөө буцдаг. Ингээд зугтах өдөр тэр дөрөв төлөвлөгөөний дагуу ажилдаа орно. Луи тэдний ухц зүйлд Анриг өгсөн нойрсуулах хэмийг хойлж даргын бэлэг хэмээн харгалзагчдад дарснаас суулгах үед Андре харуулыг сатааруулахаар дагуулж явдаг. Энэ хооронд Андре Сели хоёр орныхоо төмрийг салгаж чимээ гаргалгүй өнөг харуулыг цогч унгаан түлхүүрийг авах мөчөөд доод давхар тавьсан харгалзагчид нэг нэгээрээ тасарч унах бөгөөд тэднийг зугтах үедээ зэрэгцэн гинт бороо орж хүмүүс дотгошоо орж байсан тул тэд яарвчлахаар хашаанаас үсэрдэгч Луи буух үедээ хальтран хөлөө хуулхан дээр. Come on. Come on. Луи алхаж чадахгүй болсон ч Анри найзгаа орхилгүй үржгүйсээр эргэлүү ойртоход
Сэлэг ярьсан загасчин тэднийг хүлээж байлаа. Тэд завийг худалдаж аван арлаас сугтахаар далд гардагч. Зав нь муу материалаар хийгдсэн байсан тул усан давтан салж игснээр Сэлэ ачаага багасгахаар Луйг далаар руу шидэх гэхэд Анри залуутай ноцолтон яг алуулахын даваан дээр Луй хутгын шүүрч аван ар нуруулан дүрсээр амин хөнөөдөг. Тэд цогцын далаа руу хаяхад зав хөнгөрч цааш явах боломжтой болдогч. Гэнт далайн хар шуурга тэднийг дайрж өнгөрснөөр Анри өөр арал дээр ухоорно. Арлын иргэд тэднийг аварсныг мэдсэн Анри Луй тэр хоёртой уулзсан эндээс явахаар шийтгэхэд шоронгийн харилцагчид тэднийг барихаар ирж байх бөгөөд үүнийг харсан Анри буцаж нөгөө хоёр лугун алих хурдл хэмээн хамт зугтах гэтэл Анри газар дээрээ буудуулж Луй тэр хоёр баригдан шийтгүүлэхэр болдог. Анри хоёр дахь удаага орох гэж оролдсон тул Гэнтэнд 5 жил хоригдох шийтгэл авч харин нөгөө талд Луй шоронгийн даргаас сурвж мөн зугтах гэж оролцсныхаа хариуд хамгийн хүн шийтгэл болох чөтгөрийн арал гэх нэртэй хоригдлуудын ясаа тавьдаг арал руу цөлөгдөжээ. Инхүү Анри 5 жилийн дараа Гэндагаас амьд гарсан ч шийтгэл нь үгээр дууссангүй. Шоронгийн дарга түүний чөтгөрийн арал руу цөлснөөр Анри тус газарт ямар ч хоол хүнс харуул хамгаалт байхгүйг мэдэн хоригдлуудыг маш хүнд байдалтай байгааг харах үед түүний хуучны найз Луй энэ хугацаанд үхээс бусдыг үзэж арлаас сугтах итгэл найдвараа бүр мөсөн алджээ. Харин Анригийн хувьд багч хийсэн итгэл найдвар тээсээр тэр орой бүр хавцал руу очин далайн давалгааг ажилд сууна. Гэтэл нэг орой тэр Луйг сэрэн коконатар салий чадвал давлгаан түрэгдэн их газар руу очих боломжтойг олж мэдснээр тэд сүүлчийн хүчээ шавхан салий их бөгөөд. Ингээд маргааш өглөө тэр хоёр салаа янзлан далаараа өсрөх гэхэд Луй арал дээр үлдэхээр шийдсэн хэмээн түүнийг явах ёстой гэснээр Анрид маш хэцүү байсан ч тэр найзынхаа шийдрийг хүндлэн чангаар тэрвэрч хийсэн бүх зүйлд нь талархдаг. Анри түүнийг хизээч мартахгүйгээд далаараа өсөрдөгч тэр дээш гарч ирэхгүй алуу болох нь тэр. Луйг санаа зовх энэ үед Анри хадан цохиулдаггүй амьд үлдснээр тэр хоёр салах ёс хийх бөгөөд Анриг хөвөн одож байгааг хар зогсохдоо Луй тайвширлыг мэдэрч тэрийн өөрийнх нь хүсэл биелж байгаа мэт найзгаа ирэх чөлөөтэй олсонд үгээр хэлхий аргагүй баяртай байлаа. Ингээд хэдэн жилийн дараа Анри найзгаа дуусахаар гар бичрүүдийг хэлүүлэхээр болоход нийтлэгч тулсан амьдралыг сонсоод шоконд орон бодит үйл явдал гэдэгт итгэж чадахгүй байв. Киноны төгсгөлд тухайд бичсэн дүрснүүдийг бидэнд харуулах бөгөөд манай гол дүр Анри Хуаны хэрэгт гүтгдэн 13 жилийг шоронд өнгөрүүлж тэр Паблион хэмээх дурсамж номоо хэвлүүлснээс 4 жилийн дараа буюу 1973 онд өд болжээ. Өнөөдөр ярьж өгсөн энэхүү кино тайлбар маань таалагдсан бол лайк дарж, сувгийн маань дэмжиж, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгдээрээ дараагийн кино тайлбараар уулзцгаая. Түр баяртай.